2017 оны 4-р сарын 1-ээс 2-ны өдрүүдэд олон улсын парламентын холбооны 136 дугаар чуулганы тогтвортой хөгжил, санхүү худалдааны байнгын орооны салбар хуралдаанаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад эмэгтэйчүүдийн санхүү бизнесийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвт тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт Улсын хурлын гишүүн Амар Заяа, Баасанхүү Номтой хоёр нар Монгол улсаа төлөөлөн оролцлоо. За олон улсын парламентын холбооны чуулган хуралдаж байна. Тэгээ 136 дугаар чуулганы дундуур эмэгтэй парламентчдын дунд бас нэлээд томоохон хэлэлцүүлэг өрнөж нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан доктортой хөгжлийн зорилт 2030 он хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийг одоо баталж байна. Тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын засгийн газрын зүгээс хөдөө орон нутагт тосгонд амьдардаг амжиргааны төвчнөөс доогуур ядуу эмэгтэйчүүдийг дэмжих, ядуурлыг бууруулах, тусгай төсөл хөтөлбөрт хамруулах, эрүүл мэдлэг боловсролын хувьд төр засгийн зүгээс анхаарч хөрөнгө оруулалт хийх энэ асуудлыг бид санд болгож үндсэндээ одоо энд байгаа 50 гаруй орны төлөөлөл 100 сая одоо дэмжлээ. Тэр дундаа эмэгтэйчүүдийн хүчирхийлэл цэг тавих асуудал олон улсын парламентын хамгийн тулгымдсан асуудлын нэг болж үүнд эрчүүд эмэгтэйчүүд аль аль нь илүү анхаарлаа хандуулан үүрэг хариуцлага нэмэгдүүлэх, нөгөө талаараа үндэсний хэмжээний институт байгуулахын асуудлыг бас бичиг баримтдаа тусглаа. Энэ хүрээнд харин харьцангуй манай Монгол улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам маань хүүхэд залуучууд гэр бүлийн хөгжлийн одоо агентлагаа байгуулж үндэсний хэмжээний одоо бие даасан байгууллага маань өөрийнхөө үйл ажиллагааг явуулж мөн өнгөрсөн улсын хурлын одоо чуулганаар бид гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх хуулиа аль биесээр баталсантай холбоотойгоор Монгол улс олон улсын парламентийн бас өмнө энэ асуудлыг бас төлхөө анхаарлаа хандуулан явж байгаа нь бас бидэнд бас сайшилтай зүйл байлаа. Хэлцэж байгаа гол асуудал нь бол ядуурал, терроризмтэй тэмцэх. Тэр дундаа бас өнөөдөр парламентуудын одоо хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргах талаар нэлээдгүй уулзалтууд боллоо. Энэхүү тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар манай улсаас гадна Бахрейн, Канада, Бүгд найрамдах Хятад ард улс, холбооны Бүгд найрамдах Герман улс, Грек, Индонез, Кен, Монако, Румын, Швед, Швейцар, Таиланд, Арабын нэгдсэн Эмират, Вьетнам зэрэг 14 орн саналаа ирүүлсэнийг хэлэлцсэн юм а. Хэлэлцэж буй асуудлууд болон оруулсан саналын талаарх гишүүн орнуудын төлөөлөгчдийн асуултад Улсын хурлын гишүүд хариулт өгсөн юм. Хэлэлцүүлгийн эцэст манай санал хуралдаанд оролцсон оролцогчдын 100% саналаар дэмжигдэж өргөн барьж буй тогтоолын төсөлд тусгагдлаа. Түүнчлэн Улсын хурлын гишүүн Амар Заяа эмэгтэй парламентчдын Номтой хоёр залуу парламентчдын чуулганд оролцож байр сууриа илэрхийлсэн юм а.